Хай, бүгдээрээ сайн уу? Амралтын өдрийн мэнд. За, ресторана танилцуулах part 3 эхэлж байна. Тэгээ манай ресторан эцсийн байдлаар иймэрхүү болсон. Тэгээд нээлттэй хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байгаа. Манай рестораны нэр Sushiro. Тэгээд яг энэ харж байгаа хэсэг бол тек одоо баарны тек байна. Кас болон баар босноо. За тэгээ менюгээ ингээ хан дээр байршуулсан. Тэгээд яг энэ харж байгаа хэсэг болохоор суши тогоочийн хэсэг байна. За ингээд шүлний хэсэг, за халбах савхны хэсэг, тэгээ кофений машины хэсэг байна. Тэгээд усны хэсэг. Кофенийхаа машины хажууд талд аюунуудаа байрлуулсан. Хажууд талд нь устай, тэгээ стакануудаа байрлуулсан. Өнөөдөр амралтын өдөр учраас би гадуур явах гад тэгээд орж ирээд бичгэн тийм видео хийгээд дээрэс нь кофегаа хийхээр орж ирсэн юм аа. Кофегаа авахаар орж ирсэн. Тэгээ ажлын өдрүүдэд бичлэг хийж үнэхээр амжихгүй байгаа. Тэгээд яг энэ харж байгаа гэрлийг болохоор их хөөрхөн шийдсэн. Энэ гэрэл асах юм бол энэ кофений машин болон юм шүлний хэсэг маань автоматар ажиллана. Хэрвээ унтраатай авах юм бол эднэр ингээ унтарсан гэсэн үг. Ажил тараад одоо кофенийхаа машиныг унтраалуу, шүлөө хаалуу, яалаа гэд ингээд мартаж санахгүй айгүй амар. Энэ гэрэл унтарчих юм бол бүгд унтарнаа гэсэн үг. За энэ ингээд 0 явах хэсэг байна. Тэгээ 0-ны энэ тэмдгийг би наасан. Энэ ресторанд ганцхан хийсэн миний тогтчлт гэхгүй юу. Тэгээ жоохон далийн наасан бэлээ. Тэгээд 0-д хүнтэй авах юм бол зочид ингээ гар угаах юм хэсэгтэй 0-ийнхаа үүдэнд. За энэ 0-ийн одоо Япон маягийн юм 0-ийн хаалганы танилцуулга юу гэх юм тэмдэглэгээ байна. Тэгээ манай 0 нэг иймэрхүү ерөөсөө тогтчлт тийм юм хийгээгүй, хийж амжаагүй байгаа. Ямар тач нэг цэцэг мод тавьсан. Тэгээд энэ дээдлийн энэ 50-ыг ямар тач гоё чимэглээ тогтчулнаа гэж бодолтой байгаа. Тэгээ хүүхдийн живх солих ширээ байгаа. Тэгээд яг 0-аас гарангууд ийм хөөрхөн Япон маягийн Япон vibe оруулсан ийм зурагнууд өлгсөн. Цаасан одоо 5 зураг гэх юм уу? Энэ зурагтай. Тэгээд ресторан маань ерөнхийдөө нэг иймэрхүү байгаа. Тэгээ хар савхан буудан, за хар хүрэн сандалнуудаар ингэж ижил сууж хослуулсан. Тэгээ яг энэ хэсэг болохоор суши тогоочийн хэсэг байна. Ардуура тавгнуудаа тавьсан. За тэгээд яг тогтчулж үнэхээр амжаагүй нэг хэсэг байгаа. Энэ бол нөгөө гэр бүлийн хэсэг байгаа. Одоо 8-аас 10 хүн суух юм боломжтой. Тэгээд хан дээр юм канвас зураг, хоолны зураг, манайх чинь раментай. Тэгээд ийм зураг тавьсан. За тэгээд дараагийн блогоор уулзъя. Bye.